ёстой шүү дээ. Тэгээ яагаад ийм одоо хуулийн төсөл юм уу ийм үзэл санаа гарч байгаа вэ гэхээр ер нь биднээс нэг одоо маш буруу ойлголт байна. Бид нэг тийм дарга дуртай үндэстэн. Социализм үеэс л даргын магтан дуулж тэр даргын доор одоо амьдэрч сурсан. Тэгээд одоо намын дарга гэдэг бүгд хилээ сурцсан. Гэтэл арчилсан улсад намын дарга гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Намын лидер гэж ойлголт байгаа. Гэтэл биднээс яадаг вэ гэхээр намын дарга гэдэг одоо ийм үгийн ард нэг хүнийг дарга болгочоор тэр хүн юу гэж боддог вэ гэхээр би ардаа байгаа нэг тэдэн мянган гишүүнтэй энэ намын дарга энэ миний энэ гишүүдийг одоо ингээ би даргалдаг гэж боддог. Гэтэл тэр улсуудад бол лидер гэж хэлж байгаа. Намын лидер гэдэг нь юу вэ гэхээр мөсөсдөг хүн гэж байгаа. Ардаагаа хүмүүсийг даргалах тухай биш, уршаа хараад үзэл баримтлалын төлөө, бодлогын өөрчлөлтийн төлөө, энэ улс орны хөгжлийн төлөө мөсөсч явдаг хүн хэлж байгаа. Тэр мөсөсч явдаг лидерүүд парламентад одоо парламентын спикер байж болохгүй гэдэг зарчим арчилсан улс орнууд байгаа юм. Яг гэвэл парламент гэдэг бол олон намын төлөөлөл. Тэгээд мөсөсдөг олон хүн тэр парламентд суугаад өөр хоорондоо зөрчилдөд санаа бодлогоороо өрсөлдөд мэтгэлцээд эхлэхээр тэр мэтгэлцээнийг улс орноо нөгөө жомоо алах гээд улс байшингаа шатааг гэдэг шиг улс орноос үүдэхгүй хэмжээнд одоо дарж яхахын тулд төвч байр суурин дээр тэр мэтгэлцээ хурлыг удирддаг хүн байх тухай ярьж байгаа. Тэснээс биш нөгөө нэг намынхын лидер нь мөсөсгч бүсэрч гарч ирээд нөгөө парламентын спикерийн алхыг байраад зохиод эхлэх юм бол тэнд эрүүл сарвал мэтгэлцээ өрнөх ямарч боломжгүй. Ийм агуулгаар дэлхийн улс орнууд яаж гэнэ үү? Энэ парламент гэдэг чинь спикерийг намын лидерээр хэлгүүлж болдгүй юм байна. Намын лидерүүд нэг бол засгаа толгоолоод, нэг бол сөрөг хүчнээ толгоолоод мэтгэлцээ сууж яд юм байна гэдэг л тийм соёл байгаа. Хууль байгаа. Тэр нь ороотчихвоо. Ягаад тэгэхээр Монголоор нэрийг нь оруулаад хэлээд. Өнөөдөр өргөн байрна гэсэн байр суурьтай байна. Тэгээд парламент энэ хуулийг хизээ батлах хэсэг бол тусдаа асуудал шүү дээ. Ардын нам хүчиндээ намын дарга улсын хурлын дарга болгоно гэдэг тэр бас тусдаа асуудал. Гэхдээ Монгол улс ер нь бол ийм үзэл санааны өсрэлт рүү хизээ явах вэ гэдэг бас тусдаа асуудал байхгүй юу. Тийм учраас юу гэдгийг нэг намын дарга болчоор энэ үзэл санаа ингээд энэ Монгол улсад огт хэрэгжихгүйгээд зогсчих тухай бид яриаггүй шүү дээ. Одоо залуучууд энэ нийгэмд чинь ингээд хүн амынхын тоонд ч гэсэн том даацтай болцсон. Хин нэг ухаантай хүний ярьж байгаа эсвэл хин нэг улс төрж байгаа хүний ярьж байгаа дагаадгүй хэмжээний хүн байхгүй. Зүгээр энгийн химэл оюуханыг ашиглаад ChatGPT юм уу ямар нэгэн байдлаар мэдээлэл аваад дэлхийн нийтээр ингэ явж байгаа биднээс ягаад нөгөө зүг рүү явж байгаа юм бэ гэдгийг хувь хөвдөд өгнөх чадвартай болцсон. Тийм учраас би зөвхөн бидний үүрэг бол дэлхийн юм байгаа, сургамж юм байгаа, ийм түүхэн сургамжуудаас болоод ийм шийдэл рүү явсан гэдгийг нь дахин сануулад уршаа түлхэж явах хэрэгтэй. Өнөөдөр их хурлаар цөөнх байж болно. Гэхдээ уршаа биднээс яах хэрэгтэй. Зарчмаа бариад явж явах хэрэгтэй. Хин нэгэн зарчмаа бариад явахгүй бол энэ улс орн чинь тэгээд яах юм? Бүгдээр олох нь ингэж бодож байгаа ингээ шавартаа шигдээд буруу уулынхаа уруу өнхрөөд тэгээ ангал хавцтраг унаа сууж явах уу? Ийм л зарчим. Манай гизикийн зүгээс бол бидний дотоод асуудлаа хэнийгээ дарга зэрэг болох нь бол бусад намтай зөвсөлчих ямар шаардлагагүй гэдэг тайлбар өгөөд юм л да. Таны хувьд ер нь үе юм шүү дээ. Энэ авсан зүгээр байх гэдэг юм. Ер нь зүгээр ингээд хөшигний ард хувилдаа сууж байгаа хүмүүсийн хаар бол ингээд барьцсан тухай ярих байх. Тэ? Гэхдээ маш тодорхойлж байна шүү дээ. Парламентын ардчлалыг байлгахын тулд ардчилсан нам мэтгэлцээ бий болох гэж оролдлоо шүү дээ. Ерөнхий сайдын суудлыг доошо буулгая гэж хичнээн зүтгэж шүү дээ. Ерөнхий сайдын суудлыг буулгаж чадахгүй байхад одоо намын дарга тэр гараа суучаар энэ парламент байж чадах уу? Энд ямар нэгэн намын барьцын тухай асуудал ерөөсөй байхгүй. Энэ зүгээр л дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алах юм уу? Эсвэл солгоо алхаад хаана газар бүдрээд унах юм уу гэдэг асуудал ярьж байгаа. Сая юу асуучлаа? Арслан нам тамаагүй юм яриад байна. Намын дарга нь хэн байх бол тэр намын дотоод асуудал. Парламентын спикер хэн байх бол энэ парламентын асуудал. Парламентод олон намын төлөөлөл байгаа. Тийм учраас тэр төлөөллүүдтэйгээ ярилцаж ойлголцох тухай ямар соёлгүй зүгээр л одоо хуучин ардын хурал, депутатуудын хурал гэдэг шиг нэг намаас бүрдсэн тийм хурлыг удирдах сурцсан. Тэгээд төр нам хоёр бол нэг юм гэдэг шүлэг дуу зохиогоо тэрэндээ уяраа сурцсан хүмүүсийн толгойд парламентын асуудлыг ч манай намын дотоод асуудал гэж байгаа бол маргааш танаа гэрт орж ирээд эхнэр нөхрөө байх асуудал нь ч манай намын дотоод асуудал гэж хэлэх байх. Тэгэхээр таны